За сайн байцгаана, өнөөдрийнхөө хичээлийг оруулъя гэж бодож байна. За өнөөдрийн хичээл дээрээ том амьтанд тоолох нэгж оруулъя гэж бодож байна. За өмнөх хичээлдэр болохоор жижиг амьтанд тоолох нэгж оруулсан тий. За энэ удаа том буюу толгой мал энтрийг бас тоолно гэсэн үг байна, тийм ээ. За тэгээд хичээлээ эхнээс нь үзээд явъя гэж бодож байна. За энэ толгой малыг юу гэсэн нэгжээр тоолдог вэ гэхээр энэ тоо гэд буюу толгой гэсэн хаанч ашиглаж тоолдог байгаа. За тоогийн ард үү гарч ирэхээр уртаар дууддаг учраас тоо гэд уртаар бичсэн байгаа шүү. За тэгээд нэг толгой малыг юу гэж дуудах вэ гэхээр итто. Дагаад хэлээд үзье. Итто. 2 нито. Хэлээд үзье. Нито. За сайн байна. За 3 болоод ирэнгүүт санто. За хэлээд үзье. Санто. Сайн байна. За 4 ёнто. Дагаад хэлээд үзье. Ёнто. За сайн байна. 5 гото. Дагаад хэлээд үзье. Гото. За 6 рокто. Дагаад хэлээд үзье. Рокто. За 7 болоод ирэнгүүт нанато. Хэлээд үзье. Нанато. За сайн байна. 8 толгой мал гэхээр юу вэ гэхээр хачто. Хэлээд үзье. Хачто. За 9 толгой мал кьюто. Дагаад хэлээд үзье. Кьюто. За 10 болоод ирэнгүүт жутто. Дагаад хэлээд үзье. Жутто. 1-12 дээр жоохон өрмөц дуудлагатай тийм. Бус нь бол за тоогоо мэдээд араас нь тоо залах юм бол тэдэн амтан болох нь тийм. Тэдэнд толгой мал энэ гэсэн утгыг илэрхийлэх юм байна тийм ээ. За тэгээд асуух үг нь юу гэж асуух вэ гэхээр нанто desu ka? За өшөө гэж болох юм тийм. Өшөө ва нанто desu ka? Хэдэн өхөр байна вэ гэсэн утгаар болох юм тийм. Нанто desu ka? Асуух үг нэг удаа хэлээд үзье. Нанто desu ka? За би асууя, та бүхэн хариулаарай. Нанто desu ka? Итто desu. Сайн байна. Нанто desu ka? Ёнто desu. Сайн байна. Нанто desu ka? Гото desu. Сайн байна. Нанто desu ka? Хачто байна тийм ээ. Хачто desu. Сайн байна. Нанто desu ka? жутто desu. За сайн байна. За өнөөдрийн хичээлээр том амтан буюу толгой мал тоолох нэгж үзлээ. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.